За сайн байцгаана уу? Харилцаа штэ. За манай Serious Fix community-гийн маркетинг маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр 25 оны 8 сарын 3-ны өдөр. За эх 7 хоног болон энэ 8 сарын чиглэлийн хөдөлгөөний талаар за ерөнхий шинжилгээг бэлтгэн өргөж байна. За эхлээд долларын индексээс бол эхлээд шинжилээд явъя. Тийм ээ. За доллар бол ютач за өмнөх шинжилгээг бол мэдж байгаа. За ер нь дахиад доош гоног 94 хавцаа орж ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэхдээ ер нь бол бүтэц өөрөө эвдрээд дэшээ эргэж байгаа. Мөн дээрэс нь томцгийн бас нэг юм тренд аптренд бол байна. Өндөр бас ерөөхдөө rejection харж исэн rejection авахыг ер нь бол харж исэн. Гэхдээ би нэг сэтэлж гарч дахиад доошлчод өсөх болоо гэж хүлээж исэн. Гэхдээ энэ дээр бол rejection-ыг бол маш гоё аваад өгчихсэн байж байгаа. За тэгээд энэ дээр бол бүтцийн эвдрэл ерөөхдөө хийгдчихсэн. Тэгэхээр ер нь бол миний хувьд одоо за эх 7 хоног бол нэг иймэрхүү уналттай орж ирээд дэшегээ шилжээд нэг иймэрхүү хэмжээний хөдөлгөөнийг бол долларын индекс дээр үзүүлэх байх гэсэн таамагтай. Тэгэхээр ер нь бол долларын ерөнхийдөө долларын индекс өөрөө өсөлтийг үзүүлэх тал руугаа орж байгаа учраас доллартай одоо хослолууд дээр арилждаг хүмүүс үйл ер нь жоохон тийм шорт талдаа ч юм уу те. Ялангуяа энэ өсөлт бол Европын албаны одоо тарифтай холбоотой өсөлт байж байгаа те. Жишээлбэл одоо тарифын мэдээлэл гарснаас хойш яг хүмүүс мэдээлэлтэй ойрхон байж чадсан бол жишээлбэл евро USD дээр ч юм уу те short entry нэг ч юм уу тиймэрхүү үйлдэлүүд бол маш гоё орж ирэхээр бол байсан байх гэж би бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө би бол тэр пэрүүд дээр ажилд арилждаг. Зориослоо тэгээ те. Энд дээр бол би бол нэг арилждаг болохоор оролттой бол хийгээгүй. Харин сэргээрээ биткойны хувьд ерөнхийдөө унах хөдөлгөөн гэж харахаас илүүтэйгээр биткойн дээр бол өмнөх өөр өдөр бол ярьжсэн дээ. За одоо хэдүүлээ бол өсөлтийн хөдөлгөөнийг бол бариад авчихсан. За тэгээд ерөнхийдөө энэ донд ерөнхийдөө гараад за дахиад нэг pullback орж ирээ, дахиад нэг импульс орж ирнэ. Pullback-ийг хүлээе гэдээ ирсэнтэй. За хүлээхдээ би тодорхойлсон байгаа. За ядаж нэг энэ цэгийг ингээд шалгаад ороод ирвэл buy entry нэ гэсэн. За тэгээд ерөнхийдөө болвол өчигдөр харж исэн. Өчигдөр орой. Тэгээд ирэхгүй байгаадсэн. Тэгээд дээрэс нэлээд орой олжсэн болохоор яг энэ цэг дээр ерөнхий жоохон тийш нь лимит ордер тавьчаад за stop loss-ыг хаана тавих вэ гэд ерөнхий тооцож жагаад stop loss-ыг за яг уу доороо бол энэ ёроолдоор тавих хэвээр ёстой ч яг ер нь бол энэ дор тавьж болно. RSI. Гэхдээ миний хувьд бол яг энэ өрөө шалгагдчихсан цэг учраас энэ шиг бол би дахиж орж ирэхгүй гэж үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ өөрөө энэ жижиг бүс дээр ерөөд ажиллаж байгаа. Энэ жижиг бүс дээр. За бүсийн өөрөө том оройг ерөөхдөө шалгаад явсан. Жижиг оройн өөрөө за яг цагийн дэлгэрүүлвэл иймэрхүү. Дээрээс бол уг нь яг энэ доор бол тавьж болохоор тэгээд лимит ордер тавьж байгаа учраас арай жоох илүү аюулгүй байх үүднээс энэ 111,168 гэдэг ханш дээр бол stop loss-ыг тавьж өгсөн. За лимит ордерыг бол өмнөх энэ том цагийн цэг дээр бол лимит ордерыг бол тавьсан байна. За тэгээд түүний үр дүнд юутаач өнөөдөр бүтэн сая өдөр өглөө шүн ерөөхдөө болол доош орж ирээд өдөр шилжээд Азийн сешн дээр яг гоё очоод авсан байна лээ. Айгуу гоё явж байгаа. За одоо ерөөхдөө болол энэ оролтоо ингээд break even болгоод болол орхичихсан байж байгаа шүү. За ер нь бол дээшээ авч чиглэрүүгээ ядаж эхлээд энэ орой хүртэл бол харах төлөвлөгөө бол байж байгаа. Энэ орой хүртэл. За
ерөнхийдөө явж байгаа хөдөлгөөнөө анзаараад бүр илүү дээшээ хаана очиж болохоор байна гэдгийг тооцоолоод юу яана TP-гээ сунгах эсвэл гарах төлөвлөгөөнүүд бол гаргаад явна. За эх 7 хоногийн өвөр дээр ерөнхийдөө хэдүүлээ юу болсон талаар бол ярилцсан. За юутаж биткойны хувьд бол дээшээ өссөн аптрend руугаа харж байгаа. Өмнөх яг өвөр дээр ярьжсэн шинжилгээний дагуу ерөнхийдөө бол яг явж байгаа гэж бол хараад байгаа. Тэгэхээр ер нь бол бас тэжгүй манайхан хэрвээ өмнөх өвөр үед үзсэн бол энэ оролтыг бас бариад авах бүрэн боломжтой байсан баг. За ер нь бол одоо нэг иймэрхүү pullback орж төсөөд ороод ирэх бах. Тэр үед нь break even-ийг бол сэлэг жоохон шахаад өгч болно. За pound-ийн үед. За би энэ харшил хөдлөөд хамар жоохон битүү юу яагаад. Дууд бас жоохон чанга ялж чадахгүй. Миктэйгээ жоохон ойртой. Тэр манайхан тэрийг жоохон ойлгоод өгөөрэй. Дараагаас илүү жоохон чанга ярьж өгнө. За pound-ийн хувьд бол юу гэж байгаа. За өмнө бас ер нь бол ярьжсэн те дээр бол ерөөдөө бүс тогтоод бол байж байгаа. Аль нэг тийш ер нь бол доошо задрах тал руугаа байна гэдгийг хүртэл ер нь бол өмнө бол ярьжсэн. За тэгээд одоо ерөөдөө доошогоо бүс бас бүрэн шилжилт бол яваагүй. Эх 7 хоногийн өдлөнөөс тарна. За эх 7 хоногоос ерөөдөө нэг орчим нэг жоохон доошлж өгөөд тэгээд буцаад ингээд өсөд ороод ирэх юм бол дахиад нэг sell entry-г бол pound-ийн дээр бол харагдаад байгаа. За том цагаараа өөрөө ер нь ямар хөө байгаа вэ гэж үзвэл за ер нь бол энэ дээр бол liquidity бол яг үлдээчихдэг. Liquidity бол үлдээчихдэг. Тэгээд liquidity одоо авах ямар чухал шаардлага хэрэгцээ байдаг вэ гэхээр одоо шинэ долларын индекс төр бол тийм энэ дээр байгаа liquidity-г ерөөдөө бүгдийг хамж аваад энэ тодорхой нэг цэгээс сонирхлын цэгээс ерөөдөө болов онцож байгаа. Point of interest гэж зоон гэж байна тийм. Энэчээс ерөөдөө онцож байгаа. За тэгэхдээ энэ доор байгаа энэ liquidity-г бас авчиж байгаа. Нэгсэндээ энэ нэг range ханшийн range-нд байсан. Одоо дээр дор цугулжсэн тэр маш их liquidity-нүүдийг аваад одоо ерөөдөө үндсэн чиглэл магадгүй үргэлжлээд ер нь бол том цагаараа swing талтаа бол угаасаа bullish хийж байгаа тийм. Ингээд иймэрхүү өсөлттэй ер нь бол өсөлттэй явж байгаа. Тэгэхээр ер нь буцаад дахиад энийг эвдэд ирээдүйд ороод ирэх боломж олцсон бол байж байгаа гэж үзэж болно гэсэн. Тэгэхээр liquidity бол авагдаж нэгсэндээ ханш rebalance хийгдэж явж идэг. Тэгэхээр liquidity бас маш сайн анхаарах хэрэгтэй тийм. За үүнтэй адилхан pound-ийн дээр одоо нэг дээшээ нэг иймэрхүү liquidity бол үүсчээд байгаа. За харин за доороо бол яг уу их тийм liquidity хийсэл ер нь бол ийм бас нэг uptrend-ийн иймэрхүү юм бол яваад байгаа. За үүн дээр энэ ёроолуудыг бол би харьцангуй нэх авахгүй байх гэж бол бодоод байгаа. Яа тэгэхээр өмнөх энэ уналтын бүсийн шилжүүлэлт өөрөө хэмжээг ерөөхдөө яваад дууссан. Тэрийг бол маах мэдж байгаа. Тэгэхээр ерөөхдөө одоо бол нэг бүтцээ хадгалсан үйлдэл явах болоо да гэж би бол бодоод байгаа. Буцаад нэг ингэж орж ирээд тэгээд нэг өсөлт гарч ирэх бах. Ер нь бол том цагаараа тийм ээ. За тэгэхээр энэ сарда магадгүй ер нь pound yen бол жоохон уналттай байж магадгүй гэж бодож байна. Сарын candle бол хэдүүлээ сарын candle индикаторын тусламжтай хараад үзэж болно. Тэгэхээр ерөөхдөө 8 сарын candle бол 8 сарын хамгийн одоо ихний өдөр 8 сарын 1-нд маш хүчтэй уналтыг бол үзүүлсэн байж байна. За ер нь бол нэг иймэрхүү уналтын candleтай явах болоо да гэж бодож байна. Гэхдээ бас нэг тийм том хөдөлгөөн бол бас нэг гарч ирэхгүй баха. Ер нь л нэг бусад нэг дундаж иймэрхүү биетэй candle-тайгаа адилхан хэмжээнд л байх болоо гэж бодож. Тэгэхээр одоо ер нь бараг л тал хөдөлгөөнөө хийцэн байгаа учраас ер нь нэг доошлоод тэгээд нэлийн бас нэг pullback-ийн range хөдөлгөөн нэлийн удаан үргэлжлээд тэгж жаад нэг хэмжээг үүсэх хөдөлгөөн нь орж ирээд энэ сар нэг тиймэрхүү байх болоо да л гэсэн төлөвлөгөө бол байна pound-ын дээр. За Nasdaq. За Nasdaq бол хэдүүлээ мэдж байгаа тийм buy entry-нүүдийг бол аваад явсан. За одоо болвол дахиад мөнгө ялгаагүй тийм биткойн дээр хүлээжсэн шиг энэ цэгээ бол хүлээж байгаа. Одоо нэг доошоо ингэс хийж орж ирээд за энэ авь дээр ер нь баталгаа ч юм уу
Тэгээ ер нь бол гайг бах. Энэ дээр ирэхэд бас нэг шууд байн ичгт бол зүгээр. Тэгтээ swing оролт гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Stop loss-ыг зөв тохируулах хэрэгтэй. Одоо манайхны бас нэг алдаа байдаг те. Амар том хөдөлгөөнийг барьж авах гээд маш жижигхэн stop lossтай ингээд 1 минут дээр stop loss тавьж ингэж ороод идэг. Тэр бол яг уу болохгүй зүйл бол байхгүй. Үнэхээр том цагийн ёроол гэдгийг барьж авч чадчих юм бол одоо энэ биткойн дээр орсон оролцож те. Тэгсэн чисэн биткойн дээр орсон ч гэсэндээ эн чинь бас stop loss маш том тавигдаж байгаа хгүй. Ер нь бол 1 минут дээр тавь одоо нэлээд хэдэн бивтэй. Тэгэхээр ер нь stop loss-ыг жоохон аюулгүй байлгах. Ядаж би бол шууд орлоо гэхэд сэлийг бол ингэж тавь. За тэгэхээр эн чинь өөрөө нэгийг харьцах. Ядаж нэг бас нэг нэлээд удаан барих арилжаа гэж үзээд нэг нэгийг харьцах аргатай байлгана гэд орж болно тийм ээ. За биткойн дээр хүртэл одоо ерөөдөө эн чинь өөрөө юу гэж нэгийг харьцах аргатай арилжаа болж байгаа. Тийм ээ. Stop loss одоо хитэн пип дээр тавьсан байна тийм. Бараг 800-аад буу. 900-аад. За тэгэхээр ерөөдөө бол Nasdaq-ийн хувьд за ер нь нэг доошоо орж ирэх юмыг бол хүлээгээд байгаа. За ер нь бол гэхдээ нэлээ бас агрессив амлалт бол орж иж байгаа тийм. За одоо гэхдээ ерөөдөө эрчин бас жоохон саарж өгч байгаа. Тэр ер нь бол нэлээд гоё төр зураг ер нь бол үзэгдэх байх гэж би бодож байна. Нэг иймэрхүү тийм. 50 яарах юм байхгүй сайхан хүлээгээд энэ цэгээс өсөд явсан байвал орж чадсангүй гэж алдлаа гэж явахгүй сайхан өсөж явах үед нь хүртэл баталгаа аваад орж болно тийм. Одоо биткойн дээр жишээ нь энэ оролтыг алдсан бол сайхан pullback-ийг хүлээгээд тийм. Нэг энэ авис ч юм уу орж ирэхээр нь stop loss-ыг энэ доор тавиад ингээд буцаагаад араас нь бариад авах бүрэн боломжууд бол байгаа тийм ээ. Ерөнхийдөө бол боломжууд бол өдөр болгон байдаг. Тэн дээр бол санаа зовох юм байхгүй. За Nasdaq-ийн хувьд бол ерөнхийдөө төлөвлөгөө бол ийм байна. За алтны хувьд за алт бол нэг өсөлтийг бол хүлээсэн. Өсөлтийг бол хүлээгээд энэ авис эндээс бас нэг 2 3 баийг бол шалгаад буцаагаад break even нэг дээр нь бол бүр эсэл авсан байж байгаа. За тэгээд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоног бол би арилжаа хийгээгүй. За ер нь миний дүрэн би өөрөө swing арилжаа хийдэг. За нэг 3 stop loss авах юм бол нэг gap авна гэж ерөнхийдөө бодож явдаг учраас өнгөрсөн 7 хоног бол за арилжаа хийх бүр сайхан 7 хоног амрыг гэдэг. Тэр нэг агаар сэлхэнд гараад ирсэн чинь харин харшил сэтрээд өстэй. Амир юм болчихно. За тэгэхээр ер нь бол бүтцээ бол хэдүүлээ харах хэрэгтэй. Бүтц бол угаасаа аптрend байгаа гэдгийг бол харах хэрэгтэй. Энэ дэр бол тренд эргэлээ гэж юусоо бодож болохгүй. Бүтц бол аптрend бол байж байгаа. Тийм ээ. Аптрend бол байж. За бүр ингээд swing ороод гэд үзэх юм бол бүр ийм байж байгаа. За энэ чинь өөрөө манай том цагийн бүс байж. Том цагийн тогтсон бүс өөрөө энэ оролтод 3450 гэдэг ингээд энэ дотор ингээд бүс маань явж байгаа гэсэн. За одоо энэ дээрээс анзаарах юм бол бүсийнхаа дээд талд байж байгаа. Бүсийн дээд талд байж. Одоо нэгсэндээ энэ бүс чинь өөрөө дахиад нэг задраад энэ тухайн бүсийнхаа дээд хэсэгт ерөөдөө хөдөлгөөн явж байгаа. Тэгээ энэ бүсийн ёрол одоо доторх энэ одоо заахгүй ингэж дорж ингүүл арай ойлгомжтой болоо. Бүсийнхаа одоо дээд хэсэгт нь бол байж байгааг харж байна тийм. Дээд хэсэгт нь хөдөлгөөн бол явагдаж байгаа. За ерөнхийд яг одоо энэ тухайн бүсийн бодит юм тий гол одоо би нөгөө ярьжсэн тий 3300 гэдэг ханш 3260-аас за ер нь бодиттой ажил 3280 юм уу да. Тэгж үзээд энэ ханшийн бүс дээр ер нь бол шалгаад сэтэлж чадахгүй буцаж ойгоод ретест хийгээд ер нь өсөлт ингээд үзүүлсэн байх. Тэгэхээр одоо ер нь бол аптрендтэй бол байна. Одоо энэ чинь 5 дахь NFP-ийн хөдөлгөөн байгаа шүү дээ. No farm хөдөлгөөн. Энэ дээр бол би бол өөрөө арилжаа хийгээгүй. Өнгөрсөн 7 хоног чарт марч юу ч хараагүй болохоор яагаагүй. Гэхдээ хэрвээ байсан бол NFP дээр бол buy entry бол явах байсан баг гэж бодож байна. Бас нэлээд ойрт бас мэдээгээр хөдлөөгүй бас том хөдөлгөөн орж ирсэн тийм. Мэдээгээр бас нэг тэгж бас нэг ийм том 500 pp хөдөлгөөн бол их үзэгдээгүй байсан. Маш гоё хөдөлгөөн орж ирсэн байлээ. За одоо ерөнхийдөө бол бас ер нь өсөлттэйгээ байна да. Ер нь буцаад энэ ханш руу бол орж ирнэ. Би бол all time high-ыг бол эвдүүлэх өхлөлттэй байгаа. Ер нь бол эвдэнэ. Алтны хувьд бол
цаан гараа шингийн одоо арилжаач хүний хувьд одоо ойлгосноор алт бол all time high руугаа нэг шахаад ирсэн цагт бол хизээч эвдэхгүй явна гэж бол байдгүй. Тэгэхээр ер нь одоо тарифын нөлөөлөл хэрвээ үнэхээр том нөлөөлөл одоо үр дүнтэйгээр зах зээл нөлөөлж эхлэх юм бол булш зах зээл бол уг нь ирэх гээд байгаа алтны хувьд бол уналт. Тэгтээ тарифууд нөлөөлөд ингэ явж байгаа ч гэсэндээ одоо энэ уналт хүртэл ерөөхдөө бас тарифтай холбоотой уналтууд бол байж байгаа тийм. Тэгсэн ч буцаад ерөөхдөө өсөлт нь бол орж иж байгаа. Ер нь бүрэн эффект нь бол орж ирээгүй. Бас мэдрэг тодорхой хэмжээнд бас дэлхийн дахинд бас хүчтэй мэдрэгдээгүй байгаа гэж үзэж байна. Гэхдээ ирээдүйд мэдрэгдэнэ. Гэхдээ тэр хүртэл бол алт бол маш өсөлттэй байна. Тэгээд одоо ер нь бол энэ авийн liquidity бол ер нь хамагдсан гэж үзэж байна. За тэгэхээр одоо энэ дээр байгаа liquidity-нуудыг аваад тэгээд доошоо бүр энэ том яроолууд энэ дор байгаа liquidity-нууд руу дайрах байхаа. Миний том цагийн ер нь алтны төлөвлөгөө одоо ер нь л ийм байгаа даа. Дандаа л ийм байгаа даа. Тэгээ ер нь ихэнхдээ дандаа шинжилгээний дагуул яваад идэг те. Гэхдээ шинжилгээг бол хүмүүс хийж чадна. Ямар ч арга барилаар яаж хийгээл шинжилгээг бол гаргаж чадаад байна. Тэгвэл хамгийн том асуудал нь оролтоо зөв хийж чаддгүй асуудал байдаг тийм ээ. Тэгэхээр шинжилгээ бол яг уу за ганц манай community-ийн зүгээс эхэлтгүү forex-ийн шинжилгээ ингээд хийж байгаа зөндөө одоо өөр хүмүүс трейдерүүд бол байгаа. Та бүхэн тэнцэнс ерөнхийдөө нэг дүгнэлттэй хийгээд өөрсдөө шинжилгээг бас хийгээд чиглэлээ бариад авч байна. Оролтын төлөвлөгөө гаргана. За тэгвэл хамгийн гол нь оролт дээр яг яаж орох вэ гэдэг төлөвлөгөөгөө боловсруулах нь хамгийн чухал байгаад байдаг. Тэр төлөвлөгөө байхгүй л хичнээн мянга сайн сигнал шинжилгээ аваад бас ашигтай бол байж чадахгүй. Тэгэхээр ер нь бол оролтын төлөвлөгөөгөө маш зөв гаргах нь хамгийн чухал байдаг. Тэн дээр бас анхаараарай манайх. За би бас нэг community-ийн bootcamp-ийн нэг бичлэг байгаа. Тэрийг бас одоо YouTube дээр юу яаж тавих бодолтой байгаад нь жоохон чанар муу байгаад лээ. Одоо тэгээ чанар муутайгаар ер нь яг гол ярьж байгаа зүйлс нь хэрэгтэй болов гэж бодож тавьж байгаа учраас болвол арцсангуу гайгүй гэж бодоод байна. Ер нь тэрийг нэг удахгүй янзлаад оруулаад тавь. За юутаж маркет overview-ийн хувьд бол за долларын индекс ер нь тал руугаа орж ирнэ. За биткойн одоо бас одоо нэг импульс хөдөлгөөний өсөлтийг бол бий хүлээж байна. За буцаад унсан ч гэсэндээ break even-тэй учраас ямар нэг алдагдал байхгүй. За паундын хувьд бол ерөнхийдөө нэг доошлоод нэг pullback бас нэлээд удаа явах ах гэсэн бодол байна. Тэгээд нэг доошоо үндсэн одоо бүс шилжүүлэх хөдөлгөөн орж ирэх болоо да гэж бодоод байна. За тэгээд л ер нь урт хугацаанд өснөдөө. За тэр бол яг 7 хоног болгон хэдүүлээ шинжилгээ хийх учраас их тэгж амар том цаг юм яриад байх шаардлага байхгүй тийм. За Nasdaq-ийн хувьд бол ер нь бол энэ бүсийг бол хүлээгээд байгаа. Тийм ээ. За алтны хувьд бол одоо ер нь жоохон pullback ороод ирвэл тэгээл сайхан баядал яваад тахт бол зүгээр те. Олдоо юм аяргаа ер нь бол одоо хөдөлгөөнд орсон баг. Өмнө эндээс яг хин авьяасны барьж авахгүй ч нэлээ үдсэн. Тэгээ ер нь бол болоогүй. За одоо бол харин яг гой сайхан pullback-аас нь бол өстой барьж аваад яваад тахт бол өстой гой харагдчихин чарт бол. За тэгээд манай community-гийн үйл ажиллагаа бол ямар нэгэн үн төлбөргүй явагддаг. Та бүхэн группт орж ирээд хичээлүүдийн видео хичээлүүд бүгд бэлэн байгаа. За тэгээд community-гийн хамт ингээд чатлаад хоорондоо ярилцаад арилжааны төлөвлөгөө шинжилгээгээ хуваалцаад хамтдаа сурч хөгжөөд явах үйл алгам бол бүрэн нээлттэй байгаа. За тэгэхээр та бүхнийг мэдээлэлээс цоцрохыг хүсэхгүй байвал public Telegram channel та ерөөхдөө нэгдээд ороод ирээсэй гэж хүсэж байна. За тэнцээс бүх мэдээллүүдийг аваарай. За би бол өөрийнхөө бүх одоо орж гарч байгаа хийж байгаа арилжаануудаа бол бүгдийг хуваалцаж явдаг. Ямар нэгэн үн төлбөргүйгээр. За тэгэхээр яг трейдинг хамт олон сонирхол нэгтэй хамтдаа хөгжихийг хүсдэг тийм хамт олныг хайж байгаа бол эсвэл яг яхаа сайн мэдэхгүй байгаа бол за ямарваа нэг одоо сургалт зүйлсд мөнгө үрхээсээ өмнө манад орж ирээд ерөнхий нэг мэдлэгийг ядаж суур мэдлэгийг аваад яваасаа гэж хүсэж байна. Яг тэгэхээр энэ зах зээлд хүмүүс одоо тий
гадуураас хүмүүсийн мөнгөийг авч зүгээр нэг клевер хийж байгаа хүмүүс ч их байна. Тэгээ эсвэл зүгээр нэг тодорхой хугацаанд мөнгөний одоо үрээд дуусгаж байгаа хүмүүс байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энд бол бүгдийн нэгтээсэн системтэйгээр яг суралцах, урт хугацаанд ашигтай арилжаачин болж чадах тэр замналтанд туслахыг хүсэж байгаа хүмүүс нь ч байгаа учраас тэгээд өөртөө ингээд хамтдаа ингээд нэг нэгэндээ туслаад хөгжөөд явах сонирхолтой хүмүүсийг ерхий цуглуулж байгаа учраас энд бол ядаж та нарын гарааны газар байхад бол хамгийн тухтай байх болов уу гэж би бодож байна. Тэгээд би өөрийн ашигладаг арга барилуудаа ерхэд бол бүгдийг аль хэдийн бол ерөн заагаад бол дуусчихсан байгаа. За тэгээд bootcamp, live-рлжаа гэдэг ерхий техникийн сургалтууд тэгээд төслүүдийг бас хэрэгжүүлээд явдаг. Ямар нэгэн байдлаас та бүхнээс зардал гаргуулахгүйгээр хайлуулахыг хичээдэг байгаа. За тэгэхээр ядаж энд орж ирээд нэг суур мэдлэг те forex гэж юу юм бүр одоо шинэ орж иж байгаа хүмүүс бол forex гэж юу юм те энэ зах зээлд юу яаж тоглол ашигтай амьдулж чадах юм бэ гэдэг ойлголтуудыг эхлээд ядаж аваад дараа нь тэр бусад төлбөртэй сургуульд үнэхээр сонирхсан зүйлстэй ингээд ороод явж болно. Тэр бол бүгд нээлттэй. Тэгэхээр та бүхнийг за манай Telegram группт нэгдээсэй гэж хүсэж байна. За группийнхаа линкийг дэлгэнгүй мэдээллүүдийг бол бичлэгнийхаа доор оруулаад тавьчих болно. За тэгээд та бүхний энэ 8 сарын болон эх 7 хоногийн арилжаанд нь бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа.